кино үзэн суугтаан тавтай морил. Сайн уу? Оддын дайны цувралд дуртай хүмүүс байвал лайк болон subscribe-аар дараад үзээрэй. Өнөөдөр та бүхэндээ 1999 онд нээлттэй хийсэн Оддын дайны эхний анги болох үл үзэгдэх аюулыг төлөвлөх боллоо. Төвлөн сууж таалан бол. Надад энэ муухай мэдрэмж төрж байна. Мэдрэхгүй л байна. Өнөөдөр манай хамтран ажиллагч Цэцэн AI байлаа. Хэрвээ та ажил хичээлийн ямар нэгэн бүтээлээ дуу оруулж амжихгүй байгавал зүгээр л Цэцэн AI даатга. 50 гаруй амьд дуу хоолой байгаа шүү. Таны ажлыг зүгээр л бодит болгоно. За тэгэхээр доор утсаар холбогдож Цэцэн AI-тай холбогдоорой. Окей. Худалдааны холбоо энэ набу гэдэг гариг руу хүчлэг онцгцууд авахыг зөвшөөрөхөө болжээ. Иймээс дээд канцлер 2 Жэдэ Баатар тэдэнтэй хилцээр хийхээр хэлгээсэн байна. Худалдааны залуус тэднээс айдаг. Учир нь тэд инх тайрныг сахиулагчид боловч бас маш чадвартай тулаанч тахилч нар юм. Энэ нь бидэнд давуу талыг өгч байна. Тэд тэдний үгийг сонсохын өмнө нэгэн залуу руу уцтахаар холбогдож, тэр залуу тэдэнд Жэдэ нарыг алахыг тушаадаг. Би энэ дорой хулганыг дахин хармааргүй байна. Иймээс тэд Жэдэ нар маш чадвартай гэдгийг мэддэг учраас тэдний хүлэг онгоцыг дэлбэлж, удахгүй болох алуурчны хуурдааны талаар тэдэнд анхааруулдаг. Холбооны энэ үйлдэлд ямар ч логик байхгүй. Тэд байгаа өрөөг хорт хийгээр дүүргээд дараа нь тэднийг алахын тулд зарим дроид илгээдэг. Бүр илүү. Гэхдээ Жэдэ нар амьсгалаа барихдаа маш сайн бөгөөд лазер сэлэм гэж нэрлэгддэг зэвсгээ гаргана тулдаж эхэлдэг. John the Game сэлэм авах болно. Миний мэд бусад хүмүүсийн хувьд хэн авахгүй нь үнэхээр хоцрогдсон хүн байж болно. Зарим өөр роботууд гарч ирдэг. Гэхдээ эдгээр нь бамбаатай учраас Жэдэ нар маш хурдан зүгтдэг. Тэд худалдааны холбоо цэргийн хүчинтэй бөгөөд үүнийг набу гариг руу илгээхээр төлөвлөж байгааг олж мэддэг. Жэдэ нар салж цэргийн роботуудаар дүүрэн хүлэг онгоцнуудээр нууцаар суудаг. Хата хаан муу утасны холбогдолтой учраас энэ залуу автоматар тэднийг тогтолж байна гэж таамагладаг. Харьцаа холбооны тасалтанд зөвхөн нэг зүйлийг илэрхийлж болно. Энэ бол тогтолгоо. Гэхдээ тэд үнэхээр тогтлогдож байна. Ингээд хүлэг онгоцнууд ямар ч эсэргүүцэлгүйгээр набу дээр газардаж, дроидуудад Жэдэ нарыг хайхыг тушаадаг. Бүх ачаа буулгасны дараа тэд тэр даруй Qui-Gon Jinn-ийг олж, тэр энэ урт мөчтэй ягаан загсан залууг аварч, дараа нь тэр үүний төлөө түүнд арал шиг харцдаг. Чи биднийг бараг халуулсан. Гэхдээ Jar Jar Binks одоо түүнд амьдрахын өгтөө болж, Jar Jar өөхөх, эсвэл Qui-Gon-ы амийг авартал түүнийг ганцаарнг нь үлдээхгүй. Сонсоод ойлов. Түүнтэй наймаалцж болохгүй. Түүнтэй хилцэж болохгүй. Энэ нь чи өөхөх хүртэл хизээж зогсохгүй. Obi-Wan Kenobi нэг дроидоос зүхтэж байгаад Qui-Gon түүнийг аварч дахиад Jar Jar-ыг авардаг. Илүү олон дроид занд гарсан тул Jar Jar түүнийг аюулгүй байдгийн үүднээс энэ нууц хотод хүргэж өгдөг. Энэ нь усны дор байдаг тул сансарт гарахын тулд усан дор хамсгалын аппаратаа авч явсан нь маш сайн хэрэг. Гэхдээ Мастер Yoda хэлэхдээ би ирээдүйн талаар болгоомжтой байх ёстой гэж. Тэд хотод хурж очдог. Харуул 2 энгийн хүнийг зогсоодоггүй. Харин Jar Jar-ыг хөөж гаргасныхан дараа буцаж ирсэнд нь зогсоодог. Дүрм үүнийг хоригддог. Харуул түүнийг боссууд дээр аваачин. Тэд набуг аврахад туслахыг ятгах гэж оролддог. Тэдэнд хүлэг онгоц болон чиглэл өгч Jar Jar-д юу тохиолдохыг тоосонгүй явах гэж байгаач дараа нь Jar Jar энэ нь аюултай гэдгийг сануулж өөрөөрөө аюулгүй замыг мэддэг. Ингээд Qui-Gon босснаас амьдралын үрийн тухай хэлдэг. Гэхдээ түүнийг цэргээс аварч байшаад аварсан юм. Ингээд тэд Stingray завар хөөрж бараг л залгиддаг. Үргэлж том загас байдаг. Дид хаан тэр залуу руу дахин уцтдаг. Хадан хаан, Андала асуудал болохгүй гэдэгт тэр итгэлтэй байдаг. Учир нь тэр тэнийг юм. Түүний оюун ухааныг хянах нь хэцүү биш байх болно. Дараа нь тэнгээр тэр түүнд сургаггүй болсон Жэдэ нарын тухай хэлдэггүй. Дроид цэрэг завнаас яг өмнө нийслэлд ирдэг. Жэдэ нар өсрөн бууж Хата хаан болон түүний бүлгийг авардаг. Тэд нэг удаа уцтаж чадаагүй учраас өөр юу ч оролдохгүй, зөвхөн гаргийг орхихыг хүсдэг. Эрхэм дээдэс, ийм нөхцөлд би таныг бидэнтэй хамт Coruscant руу ирэхийг санал болгож байна. Хата хаан явахыг хүсэхгүй байгаач дараа нь түүний гэрийн үйлчлэгч нарын нэг нь та явах хэрэгтэй гэхэд тэр сайн санаа явцгаая гэдэг. Хата хаан үнэхээр залуу үйлчлэгчийн шүүмжлэлд итгэдэггүй ч яах вэ? Тэд онгоцны зогсоолд ирэхэд дроидууд бусад бүх хүмүүсийг саатуулж байгаач тэднийг яг л алхаж ойртохыг зөвшөөрдөг. Энэ бол сайн санаа биш байна.
Qui-Gon тэдэнд төлөвлөгөөнийхөө талаар үннийг хэлээд роботууд хүмүүс рүү гал нээж ганц ч хүнд онж чаддаггүй. Тэд хөлөг онгоц руу үсрэн дайсны гал руу шууд нисдэг. Тэдний хүчний талбарын генератор цохиулж засахаар зарим droid-уудыг гаргадаг. Дараа нь засахад зориулагдсан зүйл ямар нэг зүйлийг засахад тэд гайхдаг. Би юу ч засч чадна. Гэхдээ тэдний гибер хөдөл эвдэрсэн учраас тэд хаашаа явахыг хүсэж байгаа газартаа очиж чадахгүй. Өөр нэг гариг дээр засвар хийхээр газардах хэрэгтэй болдог. Тийм ээ, мастер, Tatooine. Дид хаан тэдний хөлөг онгоц тэдний нутаг дэвсгэрт байхгүй гэж хэлээд цэргийнхээ заримыг хайлгахаар илгээхийн оронд нэг залууг илгээдэг. Тэд хитрхээ олон байна. Хөлөг онгоцон дээр буцаж ирэхэд хатан хаан тэднийг аварсан droid-д талархахыг хүсдэг. Ингээд түүний хамгийн муу гэж бид таамаглаж болох гэрийн үйлчлэгч Падмег түүнд хөвөн баан өгөхөөр явуулдаг. Бид таны хэлний талаар жинхэнэ хилцүүлэг хийх хэрэгтэй болно. Тэр мөн Qui-Gonтой хамт эд анги авахар явуулдаг. Тэд Jar Jar болон R2D2-ыг яагаад ч юм явуулдаг. Миний droid надад хэрэгтэй зүйлийн жагсаалтыг гаргасан. Тэд анхаарал татахыг хүсэхгүй байгаа учраас жижиг худалдаач нь оролддог. Падме бол хүүгүнтэй ярилцдаг. Би хүн, миний нэрийг Anakin гэдэг. Харин Watto Qui-Gonыг аваачдаг. Watto түүнд тэдний хөлөг онгоцноос маш олон эд анги байгаа гэж хэлээд энэ нь алдартай загвар гэдгийг сануулдаг. Гэхдээ дараа нь тэр хүссэн зүйлдээ зөвхөн өөрөө авдаг гэж хэлдэг бөгөөд A414-ний гибер хөдлөөс өөр хинт ч байхгүй. Би танд амлаж байна. Тэр мөн тэдний байгаа төрлийн мөнгийг авдаггүй бөгөөд тэд өөр дэлгүүрүүд оролдох эсвэл мөнгөө солилцохыг оролддоггүй. Энэ бол сансрын бонд. Тэд бусад нисгэгчдтэй солилцож болох байсан. Мөн энэ хотод мөрийтэй тоглоом Бритл их байдаг тул би хаа нэгтээ мөнгө солилцдог гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эсэн шуурга ойртож байгаа учраас Anakin тэднийг өөрийн овоо ходоор хоргодохыг санал болгодог. Тэр Падмег өрөөндөө татан өөрийн барьсан droid-ыг үзүүж бусад хүмүүсийг ээжтэй нүлдээдэг. Ээж энэ бүгдийг боловсруулж амжаагүй байна. Энэ хүү угаасаа ар хөлний хөдөлдөг, 5 өөр хэллэг хэлдэг, бодит дууны төвчүүтгчтэй тоглоомын дүү шиг байлаа. Үүнд нүцгэн гэж юу гэсэн үг вэ гэх мэт хэллэгүүд бартна. Дагалдах хэрэгслүүд нь тусдаа зарагдах бөгөөд батарей ордоггүй. Тэд хотыг мөрийтэй тоглоомчид удирддаг болохыг олж мэдээд Anakin-ыг тэдний төлөө уралдуулахар шийдэж хөлөг онгоцоо барьцаан тавьдаг. Чиний тарих өгчихсэн юм уу? Qui-Gon хүүгийн ээжэд түүгээр бахархаж байгаагаа хэлэхэд ээж нь Anakin-д байхгүй гэж хэлдэг. Юсус шиг гэсэн үг үү? Миний ээж намайг шавраар уурлаж, Zeus надад ам өгсөн гэдэг шиг. Хөөх, сайхан түүх байна. Дараа нь Anakin анх удаа под урдааны машинаа асаадаг. Чи энэ зүйл ажиллах эсхийг ч мэдэхгүй байна. Гэхдээ үүнийг урд нь бүтээгдсэн хамгийн хурдан хүлэг гэж мэдэгддэг. Watto нөгөө уралдаанч Sebulba ба ялна гэдэгт итгэхтэй байдаг тул Qui-Gon өөрт хамаарахгүй под уралдааны машин болон Anakin-ийн эрхчлөөдөө эсрэг мөрийцдэг. Бид энэ алдааг хийх ёсгүй байсан юм. Тэд олонний өмнө байсан ч Sebulba Anakin-ийн машиныг хорлон сүйтгэж дараа нь түүнийг алхахыг хүсэж байгаагаа хэлдэг. Padme Qui-Gon энэ бүхний эсрэг байгаагаа хэлэхэд тэр түүнд чимээгүй байхыг тушаадаг. Уралдаан эхэлж бүх уралдаанчид хамгийн урт уралдааны явцад бие биенээ замаас гаргаж алж эхэлдэг. Бидэнд үүнд үрж барах цаг байхгүй ахмад аа. Anakin хоцсны дараа Watto хилцээрээс гарахыг хүсдэгч Qui-Gon үүнийг орон нутгийн гангстеруудтай шийдвэрлэнэ гэж хэлдэг. Дараа нь тэр Anakin-ыг чөлөөж хамт авч явдаг. Тэд ямар ч шалтгаангүйгээр хөлөг онгоц руу гүйж явах үед энэ муу залуу Darth Maul гинт гарч ирэн түүнтэй тулалддаг. Тэд хэдэн секунд тулалдаад хөлөг онгоц хөөрөх мөчид Qui-Gon дээр нь үсрэн суудаг. Anakin Skywalker, Obi-Wan Kenobiтэй танилц. Чи хэдэн настай вэ? 5 настай. Чи өөрөө өвзгөө арчиж чаддгүй. Тийм ээ, би ажилласаа хийдэг. Гоё юм. Тэд Coruscant руу очиж Сенатор Palpatine болон дээд канцлертай уулздаг. Palpatine хата хааныг дээд канцлерыг санд хураалтаар огцруулж илүү хүчтэйг нь сонгох хэрэгтэй гэдэгт итгүүлдэг. Тэр санд хураалт зарлах ёстой болно. Харин түүний оронд зүгээр л "Хөөе, чи яагаад хилцэр хийхэр илгээсээ 2 жидэгээс юу осныг асуудгүй юм бэ" гэж хэлсэн бол яах байсан бэ? Би тэгж чадахгүй. Гэхдээ үгүй. Тэд санд хураалт зарладаг бөгөөд энэ нь тэдний тард ашигтай болох эсхийг ч мэдэхгүйгээр хингдэг. Сенатод очиж тогтхооны талаар гэрчээр ажиллахын оронд жидэнэр зөвхөн зөвлөдөө очиж хардгаа хэлнэ. Энэ бол Sith-изм байсан. Бид мэдэхгүйгээр Sith-ийнхэн буцаж ирэх боломжгүй гэдэгт би хувьдаа итгэхгүй байна.
Палпатин өөрөө канцлерт нэр дэвшдэгч хатан хааны төвчээр барагдаж Набу руу буцдаг. Ирхэн дээдсээ аюулгүй үед энд үлдээч. Зөвлөл Анакиныг жидэ хэмээн сурахгүй байхаар шийддэг. Хэн нэгэн амлалт өгсөн бол тэд үүнийг заавал биелүүлэх ёстой. Qui-Gon түүнийг сонгогдсон нэгэн гэж шаарддаг. Тэр бол сонгогдсон нэгэн. Тэд хатан хааныг гэртээ харихад нь хамгаална гэж хэлдэг. Түүнийг тэнийг юм хийхээс нь зогсоохын оронд ингэдэг. Тэд яагаад ингэх юм бол? Тэд зүгээр л түүнийг энд үлдэхэд хүргэж чадахгүй байсан уу? Тэд үнэхээр Дарт Мол хэн болохыг олж мэдхийг хүсдэг бөгөөд түүнийг Ситинийг байж магадгүй гэж айдаг тул хатан хааныг өгөөж болгон ашиглахаар төлөвлөдөг. Боломжгүй зүйл. Сити үндэстэн 1000 жилийн турш устж үгүй болсон шүү дээ. Дараа нь хатан хаан гунган цэргийг өөрийнхөө төлөө толдуулах төлөвлөгөөгөө хэлдэг. Та тэднийг хамт толдно гэсэн үг үү? Үгүй ээ. Тэдэнд өөрсдөд нь цэрэг байхгүй учраас тэр үндсэндээ омгийн боссуудаас өөрсдийн үзен яддаг хүмүүсийн төлөө тололдохоор хүмүүсээ илгээхийг гуйж байна. Цагдаа нар угаасаа тийм биш. Падми мөн өөрийгөө жинхэнэ хатан хаан гэдгээ илчилдэг. Мэдээж гинтийн боловч таатай мэдээ байна. Тулаан бол зүгээр л анхаарлыг сарниудах үйл ажиллагаа бөгөөд ингэснээр тэд хот руу нууцаар нэвтрэх боломжтой болно. Энэ анхаарал сарниуснаас олж олон гунган үхэх магтай. Ингээд хоёр талын цэргүүд анхдагч Windows дэлгэцийн дэвсгэр зураг шиг газар уулзах бөгөөд гунгнууд, дроидууд хүлэг онгоцноос бууж ирэхийг хүлээхэд л шууд гал нээхийн оронд зүгээр л хүлээгээд зогсож идэг. Тогтвортой байж үз. Хүмүүс хот руу нэвтэрч Анакинд хүлэг онгоцонд нуугдахыг хилдэгч тэр Падми руу ирж буй устгаш дроидуудыг харж бүхэл точдороо дарахад тэр түүнийг авардаг. Тэр мөн авт нисгчийг дарсан байх ёстой. Учир нь хүлэг онгоц зүгээр л хөөрдөг. Чи хитрхи их таамаглаж байна. Анакин зүгээр л худалдааны холбооны хүлэг онгоцны дэргэд тулаанд үлдэж эцэст нь Alt Droid-ыг хэрхэн нисхийг сурч авдаг. Дарт Мол гарч ирэн Жедэнер түнтэй толддог. Оби-Ван тэднээс тусгаардагдаж энэ нь хамаагүй. Учир нь Дарт Мол олон заазар хаалгатай энэ хонглоор явдаг. Тэд яагаад заавал ийм заазар хаалгатай байдığım бос? Эдгээр хаалганууд яг юу хийдийг би огт мэдэхгүй байна. Гэтэл яг нэгэн зэрэг гонгнууд босон хүмүүс бүгд Droid-удад баригддаг. Энэ үнэхээр сайн биш байна. Хүмүүсийг дэд хаанд авч очиход тэр түүнийг гэрээнд гарын үсэл зурулахыг хүсдэгч дараа нь хатан хаан гарч ирэн хидэр робот буудаж зогтдог. Дэд хаан Droid-удад хатан хааныг хөөхийг тушаадаг бөгөөд тэднийг хуурсан нь дараа нь баригдсан дүр үзүүлсэн нь тэдний байсан өрөөнд нэвтрэх гэж байгаа тэр рүү залгадаг. Хуурсан хүн үү? Чи хизээ нэгэн цагт үүнд орхигдуулахаа болж чадах уу? Дараа нь тэд буу аавн дэд хааныг барьцаалдаг. Анакин хүчрэг онгоцны дотор буудагдж ундагч тэр үнийг дахин эрчим хүчээр ажилуулж санамсаргүй юм буудаж бүх хүлэг онгоцыг бүрэн санамсаргүйгээр дэлбэлэх батарейнуудыг ондог. Чи түүнийг нилээд хурдан барьж авдаг шүү. Нөгөө нисгчид өөрсдөө хэрэггүй байснаа ухаардаг. Бид үүнийг онож чадахгүй штэ. Ингээд гунгнууд аврагдана. Лазер хаалга нээгдэж, Qui-Gon болон Darth Maul дахин тулдаж эхэлдэг. Сүүлийн хаалга Obi-Wan өмнө хаагдаж, тэр эзнээ хотглооч буйг хардаг. Би тийм гэж бодохгүй байна. Хинж жидэг алж чадахгүй. Хаалга дахин нээгдэхэд одоо түүний ээж ирэх бөгөөд өхгүй байхыг оролдох болно. Маш олон өшөглөлд сайртай хөдлөн байдагч Obi-Wan захын ирмэгээс ундаг. Darth Maul түүн рүү зүгээр л харж байна. Надад өндөр газар байна. Чи одоо юу хийх гэж байна? Баг зэрэг муу харагдаж байна. Qui-Gon-ы лазер сэлэм өнхрөөг нь сайн хэрэг. Учир нь Obi-Wan үсрэн босохдоо үүнийг ашиглаж Darth Maul-ыг хоёр хуваадаг. Тийм ч учраас тэр ийм хурдан хариу үйлдэхтэй юм шиг харагддаг. Qui-Gon Anakin-ыг сонгогдсон нэгэн гэж боддог учраас түүнийг сурахыг Obi-Wan данилуулан амьд байсаар л байна. Набу дээр тэд дэд хаанд тэр асуудалд орсон гэж хэлэхэд тэр зүгээр л хаанигтай явдаг. Тийм ч учраас бид дэд хааныг авахдаа бүтгэхүйдэх ёсгүй байсан юм. Бүх зүйл үүнээс хамаардаг. Палпатин дэд канцлерийн ажлыг авсан бололтой энэ нь одоо түүнд хэрэггүйж түүний хувьд сайн хэрэг болсон. Чи яаж юм азтай байж чадж байна? Obi-Wan-ыг Жидэ баатар болгон дэвшүүлсэн ч Yoda түүний шавь сонгоход дургүй байдаг бөгөөд тэд түүнийг ямар ч байсан нууцаар сурах болно гэдгийг мэддэг. Бид таны ажлын гарааг маш их сонирхож ажиглах болно. Тэд гунгнууд болон набуучуудын хооронд эв нэгдлийн баяр тэмдэглэдэг. Хатан хаан Босс-Наст Спенсер бэлгэний дэлгүүрээс авдаг ид шидийн шинжлэх ухааны төрлийн зүйлсийн нэгийг өгдөг. Үсээ хүрхрээнээс зогсоодог тэр төрлийн зүйлийг мэдэндээ. Anakin энэ бүхнийг тулааны өмнө хилээгүйч одоо бүх гаргийг хувьдаа аварсан тул ээжигээ чөлөөлөхийг хатан хаанаас гуйхад хитрхи их зүйл болохгүй гэж би бодохгүй байна. Бид чамд бүх зүйлийн өртөө энийг хүмэн. Оддын дааны 1-р анги буюу
түнэр харанхуйн аюул ингээд дууслаа. Удахгүй 2 дугаар анги нь орох боллоо. Дуу оруулсан цэцэг Эйда баярлаа. За дараа уулзтлаа. Түр баяртай.